За тэгэхээр хэдүүлээ нэг юм асуудлаа ер нь цогцоор харах дээр их анхаармаар байгаамаа. Сая жишээлбэл баяр сайхан дарга хэлж байгаа бас зөв. За нэгдүгээрт нэг ингээд дарааллын хувьд бол энэ нэр томьёон дээрээ энэ яамууд яг энэ одоо тодорхой ингэж тогтож авмаар байгаа юм. Яг тэгэхээр энэ бол шинэ тутам харилцаа бий болж байгаа. Энэ зөвхөн Монголын ч асуудал биш, дэлхийн асуудал болцсон. За тэр одоо сошиал медиа гэдгийг нийгмийн сүлжээ гэж хэлээд байна. Тэгээд ер нь бүгдээрээ л олон англи үг ашиглаж яриад байгаа ч гэсэн энэ нь яг цаана яг монголоор оновчлох юм бол одоо яг тодорхой зүйлийг л нэг юм нэр томьёоны юм лавлгаа маягийн зүйлийг төрийн хэлний зөвлөлтөд хамтарч байгаад хийх ёстой юм шиг байгаамаа. Захим яам энэ дээр манлайлаад хийх ёстой юм шиг байгаа. Тэгэхгүй болохоор одоо шилбэл юу гэдгийг defamation, abusement гэдэг үгнүүдийг яг монголоор яг яаж жишээлбэл захим орчинд тодорхойлох юм бэ? Заримдаа дижитал гээл, заримдаа захим гээл, заримдаа онлайн гээл, заримдаа виртуал гээл ингээл янз бүрийн үгнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг оновчлоод нэг хамгийн түгээмэл хэрэглэгдэх 100 үгийн ч гэдэг юм уу зүйлийг хийх хэрэгтэй. Яг тэгэхээр дараад нь энд санкцийн тухай асуудал яригдахаар шүүхтэр хэрэг очно гэсэн үг. Хэрэг очихоор ойлголт ямар байхтай холбогдуулаад эрх зүйн үр дагаврууд гарна гэсэн үг байхгүй. Тэгээ тэр утгаараа бол энэ дээр ажлын хэсгээс түгээмэл хэрэглэгдэж байгаа нэр томьёонуудынхаа лавлгааг төрийн хэлний зөвлөлтөд хамтраад бас тайлбар авбал сайн байна. Нэг, хоёрдугаарт тэр ер нь хиймэл оюун ухааны үндэсний стратегийг улс орнууд батлаад байгаа. Энийг бас манай улс яарвчлах зайлшгүй шаардлагатай байгаа. Захим яам энэ дээр бас хариулмаар байгаа юм. За дараагийн нэг чухал асуудал болохоор түрүүн боловсролын сайд бол хэлж ийн лээ. Facebook, Instagram, митинг, TikTok митинг одоо нийгмийн сүлжээ гэж хэлээд байгаа. Жишээлбэл одоо энэ гейминг буюу тоглоомч бас ишээ орцсон. Одоо ингээд онлайнаар буюу захимаар тоглоод хоорондоо чатлаад ингээд явчихж байгаа байхгүй. Энэ бас харилцааны нэг хэлбэрийг агуулад байгаа юм л да. Тэгэхээр энэ митийн зүйлүүд дээрээ бид нарыг ийм нухацтай авч үзмээр байна. Судалгааны материалуудыг уншсан. Facebook гэж их яваад байгаа. Яг үнийн хэрэг дээрээ насан туршийн хүүхдүүдийн дунд Instagram нь бол хавь илүү харилцааны хэрэглүүр болцсон байгаа шүү. TikTok гэднэр нь. За тэгэхээр нэг хэдэн зүйл байгаа юм. Жишээлбэл та нарын харьцуулаад байгаа энэ өндөр хөгжилтэй орнууд чинь нийгмийн дэд бүтцүүд шийдэгдсэн орнууд байгаа. Манай улсад болохоор нийгмийн дэд бүтц шийдэгдээгүй байгаад байгаа. Жишээлбэл замын хөдөлгөөний 24 оны судалгааг харахад 900 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байгаа. Нийт том зургаараа шүү. Гэтэл яг өглөөний 7 цаг, өдрийн 1 цаг, орооны 5-аас 7 цаг буюу хичээл ордог, өглөөний ээлжийн хичээл ордог, өдрийн ээлжийн хичээл тардаг, ажил тардаг буюу ороо ээлжийн хичээл тардаг үеэр гэмт хэргийн гаралт огцон өсөж байгаа. 5 сар, 9 сар, 10 саруудад гэмт хэргийн гаралт бас огцон өсөж байгаа. 1 минут сунг авч. Асуулт асуух. Минут одоо авах юм уу? За, Эрдэнэт гишүүнд 1 минут. Тэгэхээр бид нар шууд ингээд хориглоод хаачихлаар яг одоо шилбэл дунджаар өндөр хөгжилтэй орны хүүхдүүд 2 цагт одоо захим орчинд одоо аялж яах гэж ангууд Монгол хүүхдүүдийн хувьд шууд 4 цаг дөр болоод 2 дахин их байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд яг тэр цаг дээр ч нөгөө одоо 17 наснаас доош ингээ хаачингууд тэр хүүхдүүд цагаа өөр юм зарцуулах хэрэгтэй болно доо. Гэтэл яг тэр өөр юм зарцуулах гэж байгаа цаг нь өөрөө асар эрсдэлтэй болчиход байгаа байхгүй бас. Нөгөө талаасаа шууд эрсдэл рүү орж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө иргэд бид нар нөгөө нэг асуудлыг ярих гад хаагаас илүүтэйгээр нөгөө талд нь тэр цагийг яаж аюулгүй зөв боловсон өнгөрүүлэх үү гэдэг хүртээмжтэй нийгмийн дэд бүтцийг нь давхар оруулж ирэх хэрэгтэй. Түрүүн баяр сайхан одоо дарга хэлсэнчлэн бас тэр насан туршидтын шууд болон шууд бус утгаараа нөлөөлж байгаа нөлөөлөл нь хэдийн. Тэгэхээр одоо асууж байгаа асуулт болохоор та нар энэ дээр одоо төсөөтэй байдлын судалгаа буюу үр дүнгийн симуляц хийж үзсэн үү? Би симуляцыг асууя. Яамнуудаас. За, Эрдэнэт гишүүний асуултанд хэм. Наранбаяр сайд ажлын хэсгийн 8 дугаар хөрвөн. За, дараа нь ажлын хэсгийн 1 дугаар хөрвөн Захим хөгжлийн яамнаас. За, асуултанд хариулаарай, бэлдэж байгаарай. За, 8 дугаар хөрвөн. За, ойлголоо. Тэгэхээр нэр томьёогоо цэгцэл гэдэг бол маш зүйтэй. Үнэхээр бид таны яг хэлсэн тэр англиар хэлснүүдийг заримдаа цахим гэж буулгаал. Тэгэл нэг савруул бүх юм хийчихэд ингээд тэгээд тэр өөрөөхөөр ойлгоо явцдаг. За, хиймэл оюун ухааны стратегийн тухай Захим хөгжлийн яамнаас ярих бах. Энд бас нэг хэлцүүлгээд хийгээд бас нэлийн одоо ажил эхэлж гин гэж би хөндлөнгөөс харж байгаа. Ер нь бол хиймэл оюун ухааны заах ажлыг бол одоо энэ 1-р ангиас нь эхлээд компьютерийн ухаан гэдэг ийм хичээлийг оруулж ирэхээр хөтөлбөрийн шинжилгээр бид оруулж байгаа. Энийн нэг хэсэгт нь бас хиймэл оюун ухаан орж ирнэ. Ер нь бол хиймэл оюун ухаангүйгээр өнөөдөр цаашаа нэгэн төлөвөд явахаа болцсон ийм үед бол бид тэгтээ
өрөө аюулгүй ийм байдлаа, хүний аюулгүй байдлыг хүүхдийн эрхийг хэрхэн хангах вэ гэдэг дээр л сайн бас бодож явах ёстой гэж бодож байна. Тэгээд таны яг хэлээд байгаа тэр Facebook, Instagramаас гадна тэр цахим тоглоомоор бол яг дамжаад яг л энэ нөгөө нэг SNS буюу тэр нийгмийн сүлжээний үүргийг тэнд гүйцэтгэж явчихж байгаа. Тэгэхээр бид энэ тодорхойлт төр их нарийн ажиллах ёстой. Тодорхойлтоо их сайн гаргаж ирж энэ хуулийнхаа төсөл дээр үзэл баримтлал дээр нарийн гаргаж ирж хагаад тэгээ энэ тус нь хэрэгцээтэй энэ одоо арга хэмжээг авах ёстой гэж хэлж байна. Тэгээ хүүхэд бол гэр бүл тэгээд сургуулийн орчинд өсөхөөс гадна таны яг хэлсэн чинь нийгмийн дэд үтц яг шаарддаг. Нийгмийн орчинд бас өсдөг ийм хүмүүс. Тэгэхээр энэ орчинд нь бас бэлтгэл байхгүй ингээд одоо ордог юм хаагаа хийчихвэл гэдэг юм. Гэхдээ зөндөө юм үлдэн энэ SNS-с гадна бас энэ хүүхдийн яг хөгжил зориулсан интернет орчинд бүрэн хаагаагүй шүү дээ. Интернет орчин бол байна. Тэгээд сургалтын одоо янз янзын хүүхэд тоглох аргаар сурдаг янз янзын ийм програм хангамжууд бас байж л байна. Ийм байгаа. Хоёрдугаарт бол ер нь хүүхдийн яг энэ хичээл сургуулийнхаа замд хөгжих энэ боломжийг янз янзын хүүхдийн хөгжлийн орднууд байна. За мөн одоо бичил номын өргөөнүүд байна. Хүүхдэд одоо гэр бүлээр нь гэрээр ном олгодог юм газрууд ч юм ийм зүйлүүдийг нэмэгдүүлэхээр бол боловсролын яам ажиллаж байгаа. Хүүхдэд 3 дахь орчин хэрэгтэй. Гадаа тоглодог тоглоомын талбай. Ийм одоо тоглож болдог ийм сайхан газрууд, хүүхэд чөлөө цагаа зөв өнгөрөөдөг ийм газрууд нь байж иж ингэж хилдэг нь үнэ. Түүний зэрэгцээ гэр бүлийн их зөв хүмүүжил бас хүүхдэд өнөөдөр үнэхээр хэрэгтэй байна. Ийм нөхцөл байдалд байж байгаа. Тэгэхээр бид бас энэ хуулийг ингээ гаргаж ирснээр хүүхдийн эрхийг бас хамгаалах юм байна. Дээр нэмээ жоохон хамжаарахтай болж үндэсний аюулгүй байдлын хувьд ч гэсэн одоо бэхжин гэж харж байгаа. Дээр нэмээд энэ хууль ингэж хэрэгжиж ирснээр трол буюу тэр хуурамч хаягаар орох боломжууд бол ер нь багасч эхэлнэ. Ер нь багасна. Ер нь хумигдана гэж харж байгаа. Яг гэвэл энэ ID-гээр хүн орох хэрэгтэй болно. Хүүхэд гэдгээр нотлох 16-аас дээш насны гэдгээр нотлох хэрэгтэй тул ард нь энийг нь шалгадаг ийм програмууд ажиллаж эхэлнэ гэж би харж байгаа. Тэр симуляцийн тухайд бол симуляцийг бид одоохондоо хийгээгүй байна. Гэтэ зайлшгүй энэ нөгөө хуулийнхаа үзэл баримтлалыг боловсруулах явцдаа тэр ийм одоо симуляц. За Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс хиймэл оюун ухааны стратеги батлах юм зайлшгүй шаардлага байгаа. За хиймэл оюун ухааны стратегийг одоо шинэ засгийн газар бүрдсэний дараагаар ажлын хэсэг гаргаж за манай яам дээр бол одоо анхны төслийг боловсруулад за 1 сард үндэсний хэмжээний одоо хилцүүлгийг өргөн үрэтэ зохион байгуулж за Оксфордын их сургуулийн эрдэмтэд холбогд одоо олон улсын экспертүүд ирж зөвлөмж өгч за цаашид бид нар бас бүс нутгийн хэмжээнд бүгд найрамдах Солонгос улс за Европоос бид нар Эстоны одоо сайн жишээ одоо нутагшуулах за стратеги дээр ер нь ямар стратеги баримтлахыг гэдэг асуудлууд дээр за ер нь зүг чиг луужингаа тодорхойлсон за одоо энэ хавартаа багтаагаад стратеги бол батлуулахаар анхны драфт төслүүд бол бэлэн болсон байж байгаа. За нийгмийн сүлжээнд энэ олон нэр томьёог хэрхэн цаашид бас ашиглах вэ гэдэг тал дээр бид гүйцэтгэд хариулъя нэгдүгээр микрофон. Төрийн хэлний зөвлөлтөд бас тодорхой төвшөнд хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь хамгийн наад зах нь сая дурддагдж байгаа хиймэл оюун ухаан гэж одоо бодлогын бичиг баримтууд хуулиуд дээр нэр томьёон дурдсан байдаг бол төрийн хэлний зөвлөл бол сая 2 сард хиймэл оюун гэж явах зүйтэй маа гэж ингэж нэр томьёог нэг талд нь ингэж шийдвэрлэж байгаа. Тэгэхээр цаашид бас энэ шинэ дутамд үүсч өгж байгаа техник технологи мэдээллийн технологийн нэр томьёонуудыг нэг мөр гаргах асуудал дээр Эрдэнэ болд гишүүний энэ санаачлага бол маш зүйтэй санаачлага. Энэ дээр бид нар бас төрийн хэлний зөвлөлтөөгөө бас нэлээд хамтарч ажиллаж шийдвэрлэх асуудлын нэгэ гэж үзэж байгаа. Симуляц түрүү Наранбаяр гишүүн биш юу Эрдэнэ анхуул дарга болоо нэгдүгээр микрофон. Алтаа дарга хийгээгүйгээ тэгж ах шиг болсон тий. Наранбаяр сайд. Аха. Симуляц дээр хариулах юм байна уу? За 9-р микрофон. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дараа мөнхцүүл яг симуляц гэж бол хийгээгүй. Гэхдээ DQ-гээд олон улсын байгууллагаас нийтлэг гаргасан ийм хүүхдийн цахим орчиндох буюу онлайн гэж байгаа. Цахимыг болохоор онлайн орчиндох аюулгүй байдлын индексийг гаргадаг. За энэ индексийн түвшинд өөрөөр хэлбэл тухайн улс орнууд хэр зэрэг хүүхэд интернетийн орчинд орсноор аюултай вэ гэдэг тэр одоо түвшинг ингээд тогтоогоод үнэлдэг. За 23 оны энэ үзүүлэлтүүдээс нь харахад үндсэндээ 6 энэ агуулгын хүрээнд байх ёстой. Нэгдүгээр юу тэр технологи нь хүүхэд
технологиг аюулгүйгээр эзэмших боломж байна уу? Хүүхдийнх нь өөрийнх нь боломж нь. Хоёрдугаар одоо гэр бүлийн гишүүд нь хүүхдийг цахим орчинд аюулгүй байдлаар нэвтрэх тэр боломж нь гэр бүлийн орчинд хангаж чадж байна. Гуравдугаар сургуулийн орчинд, дөрөвдүгээрт компаниуд болон энэ цахим мэдээллийг хангаж байгаа, цахим мэдээлэл түгээж байгаа онлайн платформ 9-р микрофоныг үүсгээд өгье. За 5 дугаарт хамгийн гол нь засгийн газрын бодлого дүрм журам хангалттай байна уу? 6 дугаарт мөн хүүхдийг онлайн орчинд аюулгүй байх технологийн дэд бүтц хангагдаж байна хязгаарлалтуудыг нэвтрүүлэхээр. За тэгээ улс орнууд бол үндсэндээ босрлын амнаас санаачилсан зүйлийн бас улс орнууд бусад арга хэмжээнүүд байж байгаа. Тухайлбал түрүүнд дурддагдсан Их Британи болохоор насны хязгаартай цахим орчны хэрэглээний хязгаарлалтай хуулийг 2019 онд хянсан байгаа. Тэгэхээр энд бол ерөөсөө насны хязгаарлалтайгаар цахим орчинд онлайн орчинд цахим буюу онлайн орчинд байх. За энэ дээр бол компани хариуцлагын хүрээнд тодорхой бизнес эрхлэгчдэд хариуцлагыг ногдуулах байдлаар ийм зохион байгуулсан. За нөгөө нэг загвар нь институцийн буюу тодорхой комиссарууд гаргаад хяналт тавих загвараар явдаг ийм загварууд байна. Тэгэхээр хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бол энэ загварын одоо өнгөц хэлбэрээр хэрэгэлсэн. За энэ журмын зохицуулалтаар одоос хэрэглэхээ явж байгаа. Тэгэхээр цаашдаа бол би даасан эрх зүйн орчин бүрдүүлээд зөвхөн нийгмийн сүлжээ төдийгүй